За бид хоёр Стамбул хотод төрж ирээд хотын захын маш том тансаг буудалд буулсан. За тэгээд хотоос зайтай болохоор бид хоёр хотын төвийн жижигхэн хямдхан буудал сонгоод тийшээ явж байна. За манайхан Мегорон гэдэг Booking.com сайт дээр ороод хайх юм бол энэ буудлыг олох боломжтой. За үнэн 65,000 төгрөг маш боломжтой. За бид хоёр Стамбул хотод 3 хоногор төлөвлөсөн байгаа. За Стамбул хот бол 2 хэсгээс бүрддэг. Азийн хэсэг, Европын хэсэг гэж маш том хот. Үзэж харах юм ихтэй. За хотын төв бол яг хуучин хотын төв бол их үзэсгэлэнтэй, их сонирхолтой. За худалдаа үйлчилгээ бүх юм нь ойрхон. За бидний урд харагдаж байгаа байгууламж бол эртний Ромын эзэн хүрний үед барьж байгуулсан усан хангамжийн хоол. За одоо дор хаяж 2000 жилийн өмнөх барилга байгууламж. За бид Стамбул хотын төвийн жижиг гудамжуудаар явж байна. За манай буудал бол энэ гудамжнуудад дунд байрладаг байгаа. За гудамжны хоол, за худалдаа, за зах хажууд маш их ойрхон байгаа. За нөгөө алдартай Blue Mosque, Hagia Sophia. За нөгөө тийшээ явах юм бол эсрэг тал руугаа явах юм бол талаатай маш ойрхон ийм буудал байгаа. За тэгээд очсон хойноо дараачихаа бичлэгээр буудлах доторхоо та бүхэндээ үзүүлж харуулах болно. За мэдээж 4-5 хоттой буудлыг бол мэдээж 5 хоногт бол дутуу байх нь ойлгомжтой. Гэхдээ 2-3 хоног аялаар явж байгаа хүмүүст бол маш боломжтой санагдсан. За ингээд дараачихаа бичлэгийг авч үзээрэй.